Сайн байцгаана уу Хумхийн ордныхоо 2025 оны 5 дугаар сарын Хумхийн ордны астрологийн төвлөрд байдлыг хүргэе. Энэ сард 5 дугаар сарын Хумхийн ордныхонд гэр бүл сэтгэл зүйн тогтвортой байдал, дотоод өөрчлөлт амьдралын орчны суурь тавих онцгой сар байна. Гариг эрхсийн зохицол таны хувьд илүү уян зөөлөн дотоод хүчээ сэргээх, дотоод ертөнцөө засах чиглэлд хандуулж байна. Үүний хажуугаар 5 дугаар сарын сүүлээр бархас садын шилжилт хөгжил, урам зориг бүтээлч шинэ эрчим энерги авчирнаа. 5 дугаар сарын 7-нд тээлцийн ордон тохиох сар нь Хумхийн ордны 4-р айшин дээр мандаж байна. 4-р айшин нь гэр бүл, өвд эцсийн нугдам, сэтгэл хөдлөл, дотоод аюулгүй байдал, орон байрны орон зайд оршино. Энэ сарнд та бүхний хувьд гэр бүлийн шинэ эхлэл, амьдрах орчны өөрчлөлт, дотоод тайвшрлын шинэ шат руу шилжихийг илэрхийлнэ. Гэр орноо засах, нүүх, сэтгэл зүйн аюулгүй байдлыг бүрдүүлэх алхмуудыг эхлүүлэхэд тун сайн боломжтой байна. Плутон таны ордны 1-р айшинд үргэлжилж байна. Плутон таны ордонд удаан хугацаагаар байрлаж буй тул өөрийгөө ойлгох, өөрийн үнд зүйл дүр төрх зорилгын гүн өөрчлөлтийг авчирсаар байна. 5 дугаар сар бол дотоод гүн өөрчлөлтөд өөрчилж илүү шин сэтгэлгээ, шин бие гэдгээ тодорхойлох боломжийг олгох үе юм аа. Энэ сар та өнгөрсөн амьдралын үе шатуудаас дотоодоос салах, хүлээн зөвшөөрөх, бүрэн шинжлэх алхмуудыг хийх болно. Бархас бод тээлцээс ихэр рүү шилжин. 5 сарын 26-нд Юпитер таны тээлцэд 4-р айшинд байрлаж гэр бүлийн суурь, аюулгүй байдал, үл хөдлөх хөрөнгө, сэтгэл зүйн өөрчлөлтөнд өсөлт авчирнаа. 5 дугаар сарын 26-нд Юпитер эхрийн орд руу орж таны 5 дугаар айшин руу шилжин. Энэ уран бүтээл, хөгжил, хайр дурлал, хүүхэд, урам зоригийг илэрхийлнэ. Юпитерийн энэ шилжил дараах боломжуудыг авчирч байна. Бүтээлч төсөл эхлүүлэх, шинэ хайр дурлалд уяр нь орох, урлаг тайз, бичлэг, контент бүтээх, эрч хүчийг нэмэгдүүлэх, хүүхдүүдтэй холбоотой таатай үйл явдлуудыг хийх, шинэ шилжилт таны сэтгэл хөдлөлийн дарамтыг тайвшруулах, амьдралын баяр баясгал нь дотоод гэгээлэг эрч хүчийг дахин мэдрүүлэх болно. Марс энэ сар хавдын ордонд байх бөгөөд Хумхийн ордны 6-р айшин ажил, эрүүл мэнд, дадал зуршил дээр нөлөөлнө. Таны өдөр тутмын амьдрал илүү идэвхтэй болно. Та ажлын бүтээмжээ нэмэх, бие бэлтэрт анхаарах, хоол хүнс, зуршлаа өөрчлөх, шийдвэр гаргах болзошгүй. Гэхдээ Марс таны эрүүл мэндийн байдал хүчтэй, эрч хүчийг авчирч болзошгүй тул бие махбодоо хит ачаалахгүй стрессээс хянах хэрэгтэй. Энэ сарын 16-наас хойш Меркури тээлцэд байхдаа гэр бүл, үл хөдлөх, хөрөнгө, дотоод харилцааг зохицуулахад туслана. Та хинтээ ойртох, хинтээ заагаа барих ёстойгоо илүү сайн ойлгоно. 5 сарын 16-наас хойш эхрийн орд руу шилжих нь уран бүтээл, сэтгэл хөдлөл, харилцаа, хүүхдтэй холбоотой мэдээлэл рүү чиглэнэ. Энэ үеэр таны оюун санаа илүү хөнгөн баясгалантай нээлттэй болно. Бүтэн сар Хумхийн ордны хувьд 11-р байшин дээр нөлөөлнө. 11-р байшин нь найзууд, хамт олон нийтийн харилцаа, зорилготой холбоотой. Та сүүлийн саруудад хамт олонтой хийсэн төсөл зорилгоо эргэн дүгнэж, ямар хүний эргэн тойронд байхаа тодорхойлох, зарим хүмүүстэй салах эсвэл холдох шийдвэр гаргаж олно. Мөн шин зорилгоо тодруулах хүчтэй үе болно. Зөвлөмжүүд Хумхүүд дотоод ертөнцтэй гэрэл нэмэх, гадаад амжилтаас илүүтэйгээр энэ сар дотоод амар амгалан гэр бүлийн харилцаа, амьдрах орчны зохион байгуулалт хамгийн чухал. Өөрийн үн цэнийг дахин тодорхойл. Плутон танаас дахин чи хэмбэ гэж асуусаар байгаа. Хариултаар өөрийн зүрх сэтгэлээ олоорой. Сэтгэлээ хөнгөрөөл, хуучин гомдол, өнгөрсөн хуучин хүлээлтүүдийг тавьж явуул. Энэ сар бол та сэтгэлдээ орон зайгаа чөлөөлөх цаг гаргах. Шин сонирхол, шин дурлал, бархас сад таны уран бүтээл, шин романтик боломжуудыг гэрэлтүүлж байна. Та зүрх сэтгэлээ сонсорой. Контент маань танд хэрэгтэй зөвлөмж мэдээлэл хүргэсэн бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж бусдад түгээгээрэй. Баярлалаа.